бохорхох зүйлтэй сайхан дурсамжтай байна гэдэгт итгэв. Та нарын хичээл зүтгэлээс хамаарч тэнд сая 600 мянган хүн тэгэл угаас алдал унтж байгааг яваад одоо. Котон байд. Ястай зам болоосай. Нэг болохоор бороо араасай. Нэг болохоор нар гараасай. Ингээл байж байгаа. Алавтай нь албаа орхиж ар гэртээ хоол ундын зохицуулгүй энэ үйлэндээ хүртэл цаг хугацаагаа зориулан ирж байна. Тэний өгсөн цаг хугацаа эргээд чамд ч бас игээл болж ирэх боломжтой. Зөвхөн л хүний оролдлого хэрэгтэй байх нь шүү дээ. Үйлдэл. Төмөн олноос сэтгэлдээ багтаасан бол төмөн олныг даасан ивэдэг зүйлч бас иргэдэг юм а гэдгийг ойлго. Одоо нэг улаацаар нэг Монголын Библиэр хуулийн бичүүлэх гээд байгаа юм. Одоо Коран судар шиг ч юм уу. Тэгсэн улаачи үснэ ургаж өгдөг бай. Ургаад байгаа штэ. Зовоо ургаад байгаа штэ. Мөр давчихсан. Улааг байна. Тэгэхээр хэр урт ургах ястай. Олон үедэр хичээгэл сургуультай ингэдэг гээл. Нэг шампунь авсан. Гавс сургуультай шампунь нэтэр бүгд толсон. Жамаар ургах ястай маа. Хүлээх ястай. Тэрүүгээр чинь мэдээлэл улаачийн энд байгаа. Гэхдээ яаж илэрхийлэх арга барил гэдэг дээр гацаад байгаа. Нэг сонин зүйл сүлд яригдаад байгаа шүү дээ. Одоо энэ бараг бүх хүмүүс мэддэг баг. Карма гэж ярьдаг хар хэлний үг л дээ. Гэтэл одоо Монгол ёсонд болохоор намын ёсонд болохоор үйлийн үр гэж ярьдаг. Өвөн мэднэ. Энийг яг ямар учиртай гэдгийг яа. Одоо бөөнөр ч энийг түгээмэл ашигладаг боллоо. Үйлийн үрээрээ л ингэж амьдарч байгаа. Үйлийн үрээ идчихлээ гэдэг. Үр хөвгтний үгдсэн чи үйлийн чинь үр яг яагаад? Тийм юмд чадварлуу. Ялангуяа удам дамжиж ийм одоо тэр удмын хүний тийм хүүхэд тийм байх ёстой гэдэг юм уу. Тэрнийхээ ялыг эдэлж байгаа ч юм гэдэг юм уу. Ийм зүйлийг бол өвөө дэмждэг бас заяаны хань гэдэг юмыг бас дэмждэг. Ер нь өвөөнийх хүмүүсийн хүсэж байдаг олон зүйлийг үгүйсгдэг юм шүү дээ. Оюун ухаантай зөв буруу гэслэх ухаантай тэгээд буруугаа хийх үү зөвгөө хийх үү гэж бодлоо үйлдэл болох. Тэр нэг бол сайн нэг бол муу. Үйлдэл гаргахын тулд эрчим ялгар олон буруугаар нөлөөлөгдвөл тэрний цаанаас их шийдэх хүч байна да. Энэ буруу үйлдэл хийгээд байгаа учраас үүнийг өөд гаргаж болохгүй ч гэдэг юм уу тийм хүч байдаг. Тэрийг л таамсад үйл үүргэх гэдэг шүү дээ. Гэтэл тийм зүйл хийгээгүй зөв байж байгаад асуудал орсон ус зөндөө байдаг. Би нэг говьд явж байгаа нэг асуулт. Одоо тохиромжтой. Насоос. Нэг ямар хүмүүс байна. Ховын чанартай гэж хэлсэн баха. Бүгдээ нөө. Хүн одоо бидний гэхээр одоо бүгдийн хэсэг юм байна. Я наад нь харж байгаа ондоо юм байсан юм байна. Өөрөөр хамаатай. Тэ, өөртөө хамаатай хамааталж байсан байхгүй юу?
Өөн дайны онгод шүү дээ. Тэгэхээр дандаа л дайчид гарч ирдэг. Яг дүрсэл гэсэн үг үү? Эсвэл юу гэмээр юм бэ? Ер нь биднес ер нь ямар байгаасаа гэж бодож байна. Стамбул гэсэн үг хэлдэг байна уу? Яагаад та нар энд ирснээ бодоод үз. Багад та нарын замыг засаж өгд тэд чинь яваад ир гэж шавдуулсан бос. Та нартай ер нь их төстэй. Ихтэй та нар дэндүү жижигхэн бийтэй тэднээсээ. Одоо энэ тойрог хамгаалалтын зүйлийн үүсгэрт та нарын өвөг дээдсч давхар тэр заяа тэнгэрүүд чинь тойроод байж байгаа гэж боддоо. Тиймээс та нар салхи юмд зүртэхгүй хамгаалтанд байна. Хэн болгонд харж явдаг өвөг дээдс гэж би. Батойрын өвөг дээдс гэхэд бол ер нь чамтай төстэй. Гэхдээ өндөр. Ер нь бол төрхийн чи төстэй гэх юм уу та. Манайх нэг юм. Гэхдээ ярихаасаа илүү алгатаа сайн юм да. Ер нь цачмог. Энд бол тал бүрээс дайчид цугласан гэж харагдана шүү дээ. Тэрнээс ийм тийм гэж нэр зохиод тийм гэх нь одоо хайш юм. Тэгэхээр та нар ч бас сонирхох шүү дээ. Манай өвдөд ямар гоо. Манайх ямар бол гэдэг. Харагдж байна бүгд. Тэгэхээр би бүгдээрээ л өөрийн өвдөдсөдийн захиас авнаш гэсэн болж таарч байгаа байхгүй юу? Өөр яан гэх үү. Тэгэд бас нэг зүйл байна. Хүн одоо дахиад нөгөө нартын өсөдөх нь ярьдаг зүйлтэй. Би нэг бас нэг халт ярьжсэн баха. Голын хадгаас буюу сүнсний даалгавар. Тэр яг юу юм бэ? Та нар даалгавартаа ингээл эхнээс орж эхэлж байна шүү дээ. Зарим нь ухаарсан байлгүй. Дэмий цаг хугацаа өнгөрч одоо жинхэнэ ажилдаа орё гэдэл одоо энэ цуглж чал байгаа юм биш үү? Тэрийг ихийн хөвлөд бүрэлдэхэд яг бүгдийг ингээд дансалдаг гэж юу? Одоо махан бие товлсон бол хүн тэрийгэ тунгаан шүү дээ. Тэгж вэж шийдвэр гардаг, үйлдэл болдог. Эрэл хайгуул хийхгүй бол яах вэ? Цаг дэмий нөхцөөсөнтэй өөрчлөх болно шүү дээ. Одоо чи өөрийнхөө хэн гэдгийг мэдийгээд юу ч хийхгүй завлаа суугаад ивэл яах вэ? Чи юм олох болов. Чамайг эргэн тойрны бүх эрчмүүд чамайг бодоолохгүй байлгаж чадах. Тийм хэмжээнд чи төвлөрч чадна гэж байна. Үгүй. Чи нүдэ наад ингээд бүх юм хаасан ч тэр орчихын мөн чанараа олъё гэх боловч энэ ертөнц нийтийн ертөнц шүү дээ. Баян бичим дамжуулдаг. Тийм учраас бодохгүй байх гэж байхгүй. Би яг тийм үдээ хаасан. Юусе бодохгүй. Тэг бодохгүй бол яаж юм бэ? Хамгийн зөв юм гэж бодохгүй. Гүй чи бодохгүй хаа хөвдөхгүй байхгүй. Чи намайг 10 жилийн өмнө харсан яг ийм хүн байсан. Чи 10 жилийн дараа яг л ийм хүн бий. Би чамайг одоо хүн байна гэж явж байна гэж харах уу? Өхөр явж байна гэж харах уу? Гүй надад өхөр байх нь гоё юм гэж бодохгүй.
Тэгэхээр ямар ч зориггүй юм биш үү? Бодох бодол авах болохоор ямар зориггүй. Оо. өөр өхөр хүртэл болно шүү дээ. Жам хүртэл болно шүү дээ. Тийм болохоор Тэгээ би наад тэр хүн одоо наад тэр хийж ийшээс надад 2 удаа харагдсан байхгүй юу? Чи уцаа нүүрэн дээр бариад нөгөө гартаа пяв бариад тэр явж байгаа байхгүй юу? Гэдвэл тэр хүн пяв ял гэж бодсон юм шүү. Ерөөсөө тийм. Тэгээд миний дээрээ болохоор энэ бол миний аажрал гэж ирээд байгаа байхгүй юу? Миний аажралыг бодох гэж. Гэхдээ ямар бол өөрсдөө тийм шүү дээ. Пяв бариад уцаа гэж нэгсэн. Бүхнийг мартаад би одоо энэс өөр надад амьдрал байхгүй. Тийм байна. үгүй тэр бодсон байна. Би энийг барь. Тэгээд энийг хүртэн гэхээр тэр бодоод үйлдэл хийгээд байна да. Тэгэхээр бас энэ үгүйсгэж бодож байна. Баялаа наад үйлдэл ийш гол руу ич. Уун дахиад уртахгүй. За. Болсон эднийг удаа цангалтай. Болжээ. За одоо албаныхаа эргийг ярилцсанаа. За өнгөрсөн тэр гэгэрлийн тэр яг ихлээр та нарыг бэлтгэж шүү дээ. За ингэн ганц нэг мод суулгахад оролцсон улсууд бол гадарч байгаа шүү дээ. Энийг ингэдгийг тийм байдгийг маш их хамгийн гол шаардлага бол сэтгэлээсээ хийх. Чи тэр зүйлтэй сэтгэлээсээ холбогдохоос тусаг байна уу дараагийнхаа ингээд яваад байж болохгүй. Нэг бүрчлэн түүнийг мэдэр, түүний амь байгааг мэдэр. Түүнийг тэр хязгааргүй эрчимтэй өөрийн эрчмийг тэр холбоос үүсгэх гэсэн зүйлээ илэрхийл. Ингэж байж тэр зүйл бас чам руу тойрон ирэх юм. Чи жижиг зүйлийн эрчмийг хүсэж байгаа бол чи жижиг тойрогтой. Харин том ертөнцийн тойрогт нэгдэхийг хүсэж байгаа бол сэтгэлийн бэлэн байх хэрэгтэй. Сэтгэлийн бэлэн байлган гэхээр одоо энэ өрсөдөд яг ямар утгаар нь тайлбарлах вэ? Муу санаа бодлоор эсвэл залхуу байдлаар хандаж болохгүй. Маш ариунаар. Бошоохонд озгочаад нэг санаа амрыг гэсэн маягтай юу? Нэг тийм зүйл ажуунаас ч тэгэж дайрна. Угаасаа залхуур бол мохоглол энэ болгон ухаарлын хажуугаар зэрэгцдэг. Тэгэхээр энэ болгонд төвлөрлөө байр. Би чинь ийм юм зорж байгаа шүү дээ гэдгээ өргөн санах нь чухал юм. Тэрнээс хэлбэрцэн болоод тэгээс сүулдэ ингэдэг ч юм уу ингэж болохгүй байх нь шүү дээ. Ерөөс чин сэтгэл зүрхнийхээ угаас хийх юм. Ер нь альва юм болгоныг төвлөрч хийхийн шалтгаан энэ. Оноо өрсөөч нэг 7 хоног гэдэг амьдралтай шүү дээ. Ажлын 5 өдөртэй. Тий. 2 хоног нэг амарсан ч юм амраагүй ч юм уу. Тэгэл нэг орой болно. Орой болохоор нэг утас гэдэг юм хараад тэгэл нэг өглөө нэгдэх өдөр болцсноо гэж тэгэл эхлэн. Тэгэл нэг 3 дахаас нь ямар хэцүү юм бэ? Портмон тэтгэх өдөр болоосаа гэдэг. Яг л нэг тийм цаг нөхцөж байгаа шоронд байгаа. Гэхдээ энийг яг л мэддэг юм шиг цаанаас нь за ингээд чи хэдэн жил ингэж амьдарч байгаа бол одоо тэтгэвртэйгээр ингээ хүний тооноос нь хасч тэгэнгүүтээ залуу үрийн бас толгой дарихын угаадах юм уу яадیں۔ Одоо чи ингэх хэвээр тэгэх хэвээр гэж байгаа л ингээд байдаг. Яг үүндээ тэр хүн хийхийг хүссэн, сурахыг хүссэн тэр цаг хугацааг нь өөр талаас нь ашиглаад хулгайлж байгаа хинч мэддэг. Харин та нар энийг эвдэж энэ цуглаж байгаа усуд юм аа. Олооч бол жоохон бүрэгдүү. Тэгээд яг яах гэдэг нь мэддэхгүй талын чамтай инээж байсан ч уг хэл үйлдэл бүгдийг нь ажиглаж байдаг. Гэхдээ үүлийнхээ том дурсалт юу вэ? Тэр болгоно заавал тусгайлангууцаас илүү бас гаргууд болсон шүү дээ. Та өрсөд гол нь улаацад юу харуулах ёстой гэвэл чин сэтгэл. Үнэн ариун байдлаар харуулах нь чухал болохоос ийм
би тэгдэг ингэдэг гэхээс илүү үнэн сэтгэлийн гол зорилго нь энэ өнөөдөр уулзж байгаа шалтгаан юм а гэдгээл олох хэрэгтэй. Та нарын дундаас элдэг муу зүйл дундаас ч н оюун санаагч нь ман руу элдэгдүүлэх гэж оролдох болно. Сайн байхад саарамч байдаг гэдэг шиг харин сонголт нь хүний эрх нь байх юм байна. Өгдөөд чинь ингээд одоо бид хүн уус гэж мэднэ дээ өсвөл. Мадун шань юу гээл мэдэх үү? За тэрний үндсэн гал голомт нутаг дээр байна. Өөр нийслэл хотынх нь ойролцоо байна. Нэг бол энэ голынхоо дагуу нэг бол сэлэн тал руу явдаг. Энд том айлхан би таравхтай гэж би. За аран байн цахир авцаа байх хэвээр. Ягаад тэнд ингэж хүн улсынхаа нийслэлийг байгуулсан гэдгийг ер нь мэдв. Одоо энэ авь. Усны хамааралтай нүүдэлдэг. Гэхдээ за гадны дайснууд орж ирнэ дээ. Тэр үед нөгөө цахилынхаа уулсаараа бэхлэлт хийчихсэн шүү дээ. Орхитож тэндээ авчирж байгаа дээшээ моцоод ирэнгүүт харваад унаагаад байх юм шүү дээ. Хүн улсынхан болоо ном саадгаар алдартай. Тэр барагтай давж болтгоо. Эсвэрхий харах юм бэ. Мотолт хийхэд тохиромжтой газар. Хэдэн мянган жилийн өмнөөс л өвөг дээдс чинь энд гол төв болгож амьдарч байсан юм аа. Тиймээс өнөөдөр улаач маань яарамж ирсэн таатаж хүлээж авсан ч уул усны гомдол хилэнд автаа жоохон санаа сэтгэл нь орон гарan байгаа. Харгас дагшин чим шиг эсвэл үгүй чим шиг ч юм уу. Маргааш наранд энд хэдэн модтой солих юм. Маргаашийн наранд 300. За. За та нар нэг хонь идчих байлгүй дээ нэг хоног. Хань идэх үү? Нэг бид баахан таргалсан хүмүүс байна. Өдөрт нэг хонь идсээр байна. Барна. Аа яг энэ цаг хугацааны эргэлтийг та нар сайн тооцоол. Хот газар нь яагаад ингээд маш хурдан өнгөрөөд энд болохоор удаан өнгөрдөг ч юм уу энэ мэтэр ингээд өөрсдөө сайн бод. Хэн нэгний гэхээс илүү өөрсдийн мэдрэмжээр хай. Өвгдөөд чинь замчлаад энд ирүүлсэн байхад та нар өөрсдөө тунгааж олох нь шүү дээ тэр үг. Манай улаач бол зөвхөн чиглүүлж л өгнө. Харин ямар замаар явах чинь зааж өгөхгүй шүү дээ. Ер нь бол улаач нь ширхэг бүрчлэн заагаад байдаг хүн биш л дээ. Заагцсан, оноогдсон даалгавар гэж би. Одоо нэг нь гэхэд хийг үүс гарсан гэн нөгөөх нь болохоор бие өвдөж байж гэдэг юм. Энэ болгон өөр мэдрэмжээр ирдгэн шалтгаан. Та бүгд нэг нэгнтэйгээ адилхан байх албагүй байна шүү дээ. Эндээс л суралцах. Яг аль чанар минь хөгжөөд байгаа юм бэ гэдгийг та нар өөрсдөө ажиглах нь шүү дээ. Тэрнээс миний энэ ингэсэн би ч гэсэн энэ шиг болмоор байна ч гэдэг юм уу тэгж өрөөсөө болохгүй. Өөрсдийн гол мөн чанараа олох нь чухал байх нэ. Тэр өгсөн өгөгдөл бол бэлэг юм. Тэр бэлгийг зөв ашиглавал улам бэлгэн томроод байдаг юм байна.
Нөө. Орсууд нь тэгээд тааваараа албааг уучдаг. Өргөл санах зүйл бол Монгол түмэн олонныхоо төлөө, нийт олонныхоо төлөө үр хоочтой гэдэг үзэл. Дараа нь хэрвээ та нар баатрууд байсан бол аль хэдийн хүмүүсийн толгой завчаад бүлэгэл үүсгэсэн байх нь шүү дээ. Сайхан юм байх. Гэтэл одоо бол хүн алж болохгүй. Оюун ухааны цаг үедээ. Хамгийн гол нь та нар тэр болгонд оролцож ухамсар юмараа мэдээ өгөх ёстой. Та нар тийм хардаг шүү дээ. За энэ ингэж тэгж байна гэдэг мэдээлэл гэдэг зүйлийн хүмүүс шүү дээ. Маш хурдан хугацаанд олон хүнд хүрэх. Тэгвэл яг энэ арга барилаараа үйлгөрлээд тэр болгоныг улам улс орондоо чиглүүлэх, хөгжүүлэх тэр болгоны үндэс гол зүрх нь болох юм. Овоо нарай хийж дашгтаас нь гуйж байж улаачийг эзгүүтгсэн Монгол усны эзэстэй харьцаж мод юм суулгах үеийн зөвшөөрлөд авсан байгаа. Тэгэхээр зуны үйл байна гэхэд намрын үйл гэж бий. Та өрсөд тэгээд хамгийн гол нь өгөгдлийнхаа төлөө юм уу? Эсвэл зүгээр л хэн нэгний нэг төр хугацаанд ашиглаад шахруу шиг цалингаа аваад ингээд болгодог тийм хүний төрөл юм уу гэдгээл ялгах хэрэгтэй байна. Тэмцэхгүй бол угаас ялгдаг чивээрэл байдаг. Тэмцэхээр л зөрөөд байж болохгүй. Хослуулаад үз. Одоо нийтийн дунд бухсан байгаа шүү дээ. Чи ажил хийх ёстой. Чи тэгэх ёстой. Тэгвэл чамайг сур гэж хизээч хэлдэг. Чи ажил хийх ёстой. 7 хоногийн тэдэн өдөр нь тэгж ажил. Тим юм гүйцэтгэг. Төлөвлөгөө тийм бай. Та нарыг ингэж дарамтлагдаг. Харин хөгсөрхөрч нь яах вэ? Дараагийн тэнгийг олоод ажиллах. Энэ бол улс гэдгийн гол үндэс юм. Харин та нар хичнээн их цаг хугацаагаа хүс хүчээ тэдэнд өгчгөөд эргүүлж авч чаддаг гэж юу? Тиймээс энэ суур гэдэг зүйлийнхээ л үндсийг ойлго. Яах гэж мод цоолох гэж ирсэн юм. Яах гэж энд тогтолж огшиж ирсэн юм бэ? Энэ бол та нарын өвг дээдсийн харж явдаг тэдний гавья мөн. Эндээ бол итгэлтэй байх нэ. За өөр асуух юм байна уу? Голны 20 дүүр байлуу. Юу лээ? Тоолоогүй. Толгойг нь тоолоогүй. 20 байна уу? 200 байна уу? Олоолаа. Яруу. Ингээд зөвхөн доктор чинь ингээд огшоод байгаа ч тээ. Ингээд тэр мэдрэмж төрж байна. Асраа биш юм шиг байна. Асраа өмчлөг асраа биш юм шиг байна. Оо. Энэ асраа сайнчаа муучаа тэр зүйлийг эерэг ирчим рүү хөрвүүлж юм шиг санагдав. Пан зүйлийн муу зүйл байдаг юм. Пан зүйл сайн зүйл байна уу бага байна ямар ч зүйл байж. Тэгээд тэр зүйлийн илүү сайн гаргаж ирэх. Муу зүйл сайхан зүйл болгоно. Өөргөж болно. Гэхдээ мууг үүсгээд байгаа зүйлийг устгахгүй болоо. Тэг ингээд нийт дундаа эргээд бодоод үз. Муу хит их автсан.
Тэр болгоныг даган дуурайдаг нэх. Чи тэр болгоныг хувирах гэсээр чи өөрийгөө алдах бол. Тэгэхээр дайчны замналаар яах ёстой вэ? Тэр олон хүнд гай болохоос өмнө ингэх хэрэгтэй. Тийм үү? Гэдэг арга барил нь чухал юм. Үнэхээр хувиргаад байж болно. Гэхдээ чи сүүлдээ бодно. Ер нь толгойлогчийн данилгачихад л болох юм биш үү гэж. Тэгэхээр энэ байлганд бас төвлөрөх хэрэгтэй болох нэ дээ. Тэгэхгүй л бохор болгоны цэвэрлээд байдаг. Чи өөрөө сүүлдээ юу болж хувирах вэ? Алуурч нь бишээ цэвэрлэгч юм. Тэгээд өөрөө дуусна. Цэвэрлсээр байгаа тэр зүйл чинь илэгдэл ороод дууснаа да. Тэгвэл тэр бохрыг үүсгдэг тэр зүйл л байхгүй болох хэрэгтэй. Тэгвэл чамд цэвэрлэх шаардлага байна уу? Энэ бол Тэнгэрийн хууль юм уу? Хамгийн шударга. Тэгэхэд бол төвлөрлөө сайжруулаад эрчмээ нэмээд илүү чадварлаг болох хэрэгтэй. Мэдээж ойлн хайлн маш их тарчлан зовон эргэлзэн зөндөө юм бий өөр. Ганцхан бодоод болохгүй. Багсаг оролдоод болохгүй. Энэ чинь байнгын давтлаг хэрэгтэй. Өдөр болгон цаг бүр хорон бүр байнгын давтаж уухгүй байна. Чамааг сүүлдээ тэгнэ нөгөө талаас нь эзэмдээд чи наадахаар яваа дими. Угаасаа чи өөрийнхөө хар. Чи хэр олон хүнд нөлөөлж чинь хэр олон хүнд ингэж байна гэж ингээл чамайг шүүгээд эхэлнэ. Харин яг тэгээд оролдоод илүү хүчтэй оролцож байна. Тэгэхээр чи улам яах ёстой. Өөрийнхөө тэр юмда тууш тайл яв. Гэхдээ чи улаачийн үгийг сонсдоггүй. Улаач чиний үгийг сонсдоггүй шүү дээ. Хоёулаа зөрүү учраас дураарай шүү дээ. Чи Яасан гал хийгээл байна уу? Гэ наад нөхөр чинь ухадгаараа л ухаад байна. Утаараа яваад Тэгэл өөрсдөө Тиймээс маш их бэлтгэл хэрэгтэй. Одоогоор энэ хүмүүс хитгэн хүний төлөө л хөв заяагаа шийдүүлж амьдарч байгаа хүмүүс дэлхийн ертөнцөөр нэг баяжуулахын тулд албыг нээж байна. Нэг мэдлэлтэй болохын тулд аж төрсөөр л байна. Анри энэ мод суулгах үйл бол маш том эрсдэлтэй алба гэдгийг мэдэх үү? ягаад Гадныхан чинь Монголын газар нутаг бүхэлдээ харийнхны барьцаанд орсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Улс орноо хөгжүүлэх гэхээр хоёр хөрсчин дарна. та Эрх ашиг хайсан 8-ачт нь бас боон. Та нарыг ер нь өөдлөхгүй байж хамаг юм ичил тонох санаахал зөндөө бий. Одоо та нарын ингээд даарч байж байгаа нь хүртэл энэний нэг илрэл юм. Ягаад өнөөдөр улаас давхар ууралсан гэж нутагт нь очиход ядаж тосоод авъя. Ингия тэгья гэх нутгийнх нь хүн алга. Ийм билүү. Та нар одоо төвөдөг галын дэргэд арай хий ядан тийсэн байх гэж бодлоо. гэрт хөндөө одоо галтгаа болсон. Ийм болохоор л зам гаргаж явна гэдэг маш хэцүү. Тэгээд хэдэн зууны бухшсан үзлийг дарна гэдэг тийм чамар байдаггүй байна. За манай улаач бараг гигантын ч юм уу эсвэл үзэж харна гэдэг ч тиймэр алдартай байсан болж яах вэ? Бас нэг орд өргөө залцхтайгаа ойлгох үү дээ. айл бол манай дуу гэдэг. За нэг шарын талын тийм ховилгаан тийм нөхөр ирж байна. Өдөр ихэд бол тав байлгүй.
та нар бараг бөмбөрөх байлгүй дээ. Үдээд хонааглал болцсон жаргаж байхгүй юу? Хоймор заларж байгаа шүү дээ. Ингээд шударга явна гэдэг ерөөсөө л ийм зам. Үлсэхтэй өсөж дарахтаа даарна. Гэхдээ нийт олон та нарын хичээл зүтгэлийг үнэлэхгүй. Яагаад тэгэхээр тэд мохогтай дүүсэн учраас үдээд Монгол нутгийн хэдэн мянганы уламжлалыг гээд хүндлээд авах нь хаа байсан? Хаа ч юм байдаг юм аарсан. 400 гаруй жил ингэж мохорч байна. Нэг ясны та нар нэг болохоор золиосных юм шиг. Нэг болохоор төмөн болно аврагч баатар юм шиг. Яг тийм хэцүү цаг үедээ байна. Та нар хичээхгүй бол яг улаач ганцаарч хийж чадна. Гэхдээ одоо сүүлдээ залхаж байна шүү дээ. Яагаад та нартай хамтардгийн шалтгаан нь уул усны эзэд нь хизээний улаачийг мэднэ. Одоо тэгж хэлдэг болсон. Нөө чи нөгөө орвогчтой өмөрөх гэж ирээ юу гэж. Ингэж хэлдэг боллоо. Өнөөдөрс тэгж ухтлаа. Юусэн улаач үгүй манай хэд байгаа. Яах нь харж л бай гэж. Тэгэхээр маргааш нэг сайхан сэтгэл юм гаргаад нэг хичээгээд үзнэ үү. Улаачийн нүрийг харсаар олон жил боллоо. Дагширсан газар нь тэгж л асуудаг болсон шүү дээ. Та наргүй үед нь чи нөгөө орвогчтой өмгөөлөх гэж ирв. Чамаас өөр ер нь ирдэг хүн байдаг юм уу гэж тавуулдаг байсан бол одоо ядаж 20 хэдүүлээ ирсэн. Чин бас нэг том амжилт ганцаараа байснаас. Амжилт байлаа. Одоо ирэхэд тэмлэж мод авч өгсөн бас олон болчир. Өрсөдийн дэм байгаа. Тэгэхээр бас 20-с ч илүү олон бидний ард байна. Яг тэр хүмүүс читгэлээрээ дэмж байгаа болохоос та орсод ургуулаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэдний төлөө бас хичээх хэрэгтэй байх нэ дээ. Энэ улаач бол зоосоор нь худалдаж авдаг шүү дээ. Яагаад тэгэхээр олонний алдар ямыг мэдүүлэх ёстой. Давхар эний чинь хүн хөдөлмөрөөрөө ургуулдаг зүйл шүү дээ. 1 жил, 2 жил ургуулна да. Айлж, арчилж, тордож ингэж байж энэ моднууд нь ирсэн үү? Амтайгаа. Тэгвэл одоо та орсууд яах ёстой? Аль болгоны хичээл зүтгэлийг нь зөв газарт нь зөв үлээ хийгээд далдчихвэ, бодчихвэ. Аль аль нэг нь хостуулаад юм болох нэ. тандагч. Айны галох саргаата өвөр нь уртаа явуулчихъя. Таанги өглөө эрт гэхээс илүү ихтэй та нар сайхан нойрсцгоо. Нагаарт гарсан хамрах бахаа. Хэн гэдэг ямар нийгмийн гэдэг нь биш. Дэлхийн хүн болох хэрэгтэй. Өгд бид чинь идэж уухийн домтой байсан бол өдөөд хот цөөрөн бариад ухаж төгөхийн төвхөө та нарт юу ч үлдээхгүй дээ цагаа толвол. Гэтэл өрс минь үлддгийн энэ ертөнц чинь ингэж явдаг юм а гэдгийг бид мэддэг байсан. Би
Одоо та нарын мэдхэл шүү дээ. Тэгж байж дахиад үр удамч нь дахиад залхамжилж аваад дахиад ухаар. За уурсуудаа амраах уу та. За ер нь нойрны юм явуучих шиг боллоо шүү. Нөхдөд ер нь амрах баха.